За өдрийн мэнд хэрэгё. Тэгээд яамныхантаа бас их талархаж байна. Мэдээлэлээ тодорхой оруулж ирээд их хурлын гишүүдийг мэдээллээр хангаад явж байгаад маш их талархаж байна. Тэгээд заримдаа бас манай их хурлын гишүүдийн өөрсдөө уулуурхаан салбараа ойлгохгүй, тэнд очиж хэдэн ихсгээ ажиллуулж үзээгүй, тэнд олборлолт хийж үзээгүй, тэнд уурхаачдын яаж ажилдгийг мэдэхгүй ижиж микрофоны ардаас их улс төрчих юм аа. Тэгээ энийг бас нэг жоохон хаана бодох хэрэгтэй шүү. За ямар ч бодлогын асуудлыг бол оруулж ирж байгаа туван сайдтаас үнэхээр талархаж байна. Гэхдээ Монголын эрх ашгаа яг манай яам одоо хамгаалах хэрэгтэй шүү. Одоо та хэд ингээд за тэгэл тэр шийдвэр гарсан, олон улсын шийдвэр янз бүрийн юм гарч ирэл энд нөгөө оюутлогыг 80% дээр чил асуудал үүсэн шүү дээ манайхаа. Тэр хэлэх гээд байгаа санаа бол энэ Онтарио ХКК-гийн 100% тийм ээ лицензийнхэн 100%-аас нь 34%-ийнхаа бид нар одоо хуулийн дагуу 34% аавна. Үгүй бол нөгөө өсөн нэмэлт амнатаараа орлуулад шууд татварууд авах ийм лүг орох хэрэгтэй шүү. 34% руу орох юм бол дахиад тэнд очиод зардлаа өсгөл Монгол улс юмгүй утсан. Тэгэхээр аль болох бид нар нөгөө түрүүн орооногийн гэрээг хийдэг шиг өсөн нэмэлт амнатад аль болох Монгол улсад тодорхой хугацаанд тодорхой мөнгө нь орж ирдэг, тэрний эдийн засгт эргэлддэг ийм барьж явахгүй бол бас болохгүй шүү гэдгийг хэлэх гэсэн. За нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол мэдээж энийг ухаадах юм бол асар их юм болчихно. Зарим иргэдч ойлгохгүй. Яаж ч нэхээ та хэд өөрсдөө харж байгаа. Онтарио ХКК-гийн цаад компаниуд нь хэмбэ гэхээр л нөгөө Rio Tinto, Turkish Steel ингээд задраа явчихна. Энийг илүү тайлбарлах хүсэм толгой эргэл иргэдийг 2, 3, 4 та хуваагдуулаад явчихна шүү. Тэгэхээр бид нар бол одоо энэ Онтарио ХКК дээр энэний хамааралтай лицензнээс за тэр 34%, за 34% гэхээс илүүтэйгээр за зүгээр миний л хувь гишүүний байр суурь аль болох тэр өсөн нэмэлт амнатаа татвараа аваад явах хэрэгтэй. Энийг аягуулсан яам сайд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ дахиад улс төрийн сэдв болно. Тэгээ хин охирох үхээр ард иргэд тохирдог. Бүгд гарч ирээд мэддэг юм шиг юм ярьдаг. Тэгэл нэг гоё юм болгоод дуусгадаг шүү. Тэгээд мэрэгжлийн яам мэрэгжлийн ажилтаа хандаараа 100% лицензээс нь 100% шүү. За явж айгүй бол наадвал ч нэг 20% дээр юм ярих гээд эхэлнэ. За энэ дээр би бүр протоколд үлдээж байгаа шүү. 20% дээр чи юм ярьж эхэлж магадгүй шүү. Оюутлогод байгаа 80%, өөрийнх нь 20% дээр нийт 100%-аас нь 34% буюу за 34%-тай одоо тэнцвгүй амнаатаараа тий татвараа хурдан олж авах нь их чухал байгаа шүү. Тэгэхгүй бол хэрүүл дуусахгүй, улс төржилт дуусахгүй. Очиж уурхаа гэдэг юм мэдэхгүй хүмүүс тэнд очиж уурхаа яриад эхэлдэг нэг ийм зовлон эхлэн шүү. Одоо энийг мэрэгжлийн байнгын орооны гишүүний хувьд одоо тодорхой хэлэхгүй бол болохгүй бас. Тэгэл баах юм хааж боон ажил явуулахгүй улс орны эдийн засгийн ямар нөхцөл байдалтайгаа тооцож үзэхгүй тийм болдог шүү. Тэгээ мэрэгжлийн яамныхан бас мэрэгжлийнхэн юмнуудаас тодорхой байр суурьудаа илэрхийлээд явах хэрэгтэй шүү. Тэгээд яамныханд амжилт хүсье.